Сүүлийн 10-аад жил хүүхдийн паркын газрыг булаалдсан хэдэн компани маргаан хэвлэлээр баггүй цацагдсан. Нийтдээ 32 га газрын нэг хэсэг дээр нь зочид буудал баригдаж, дийлэнх хэсэг дээр нь одоогийн Голомт банкныхан парк байгуулах төслөө хэрэгжүүлэхээр болсноор маргаан нэг хэсэг намжсан. Гэтэл саяхнаас СМ-ийн зочдыг хүлээн авахын тулд Шангрила зочид буудлын үүд хүртэл хүүхдийн парк дундуур автозам тавих шаардлагатай гэснээс болоод газрын маргаан дахин сэтэрсэн асуудлыг хэвлэлүүд хөндөх боллоо. За энэ асуудал дээр нийт 32 га талбай, 12 га талбай газрыг эзэмшиж байгаа үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүгээс анханасаа газар дээрээ автозам төлөвлөөгүй газраа өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа мэдээлэл байна. Ер нь үндэсний соёл амралтын хүрээлэн гэдэг нь хүүхдийн паркыг шинжлэх төслийг анханаас нь авч хэрэгжүүлсэн Bod Group-ийн охин компани юм а. Bod Group гэх хуучны том компани нь өнөөдөр хуваагдсан боторч уг нэрийг аль тал нь эзэмших хэрэгтэй вэ гэдэг асуудал шүүхийн маргаантай байсаар байгаа бөгөөд Голомт банк болон хүүхдийн паркын төсөлж баясгалан хэмээх хүний нэр дээр данслагдсан үлджээ. Улсын их хурлын гишүүн болдын хувьд бизнес болон компаниудаа шударга бусаар алдсан байдлаа би улс төрчийн замналаа өгөхөөр шийдсэнтэй энэ бүхэн холбоотой хэмээн мэдэгдэж байсан. Мөн үүнээс гадна маргаан дэгдээдэг хүүхдийн паркын газрыг төслийнх нь хамт хотын захиргаанд буцаан өгөх ёстой гэсэн шулуухан тайлбарыг хэлж байсан юм. Дашрамд дуртахад өнөөдөр ч хүүхдийн паркын газрыг улсын их хурлын гишүүн болдоос нэгсээр байдаг. Гэтэл өнөөдөр хүүхдийн паркын газрыг болдоос бус Голомт банкны эздээс нэхэх ёстой гэсэн мэдээлэлч сүүлийн үед хэвлэлээр цацагдаад байгаа юм. Эрхэм гишүүн болдын хувьд аавынхаа өгсөн Bod гэдэг нэрийг өмчилж үлдээ хэмээн шүүхэд гомдол мэдүүлчихэд байгаа гинэ. Юудаж одоо үүсэт байгаа хүүхдийн паркын газрын маргааныг хотын удирдлагууд хизээ хэрхэн яаж зохицуулахаас хамаарат СМ-ийн хуралд өгтөл энэ асуудал олонний анхаарлын төвд байх бололтой. Үүнтэй зэрэгцээд МСС болон Голомт хоёр хэрхэн учир зүг олох бол гэдэг ч сонирхол татсан сэдв байсаар байна.